нийт хүүхдүүдтэй бас энэ дэлхийн хүүхдийн эрхийн өдрийн бас баярын мэндийг хүргэе. Энэ завшааныг ашиглаад за Монгол хүүхдүүд бол маш их сэрэл цовоо тэдэнд нөөц болцоо боломжийг атгуулахын бол маш их сэргэлэн ухаалаг за өөрснийгөө маш сайн илэрхийлж чаддаг цаашдаа ч гэсэн бас маш хариуцлагатай сайн иргэн болох ийм ур чадвартай хүүхдүүд байдгаа гэдэгт бол би бүрэн итгэдэг. Тэгээ өнөөдөр энэ Монгол улсын өсвөр насны хүүхэд залуучууд Зүүн Азийн бүсийн хүүхдүүдийн одоо урамшилын өөрчлөлттэй холбоотой байгалийн эрсдэл гамшигтай холбоотой судалгаа хийсэн үр дүнгээ Зүүн Азийн бүсийн 6 орны хүүхдүүдтэй нийлэн бас танилцуулж байгаа нь маш их таашаалтай байна. За манай улсаас оролцсон 2 хүүхэд маань өөрсдийнхөө судалгааны хариуг шийдвэр гаргахны түвшний хүмүүст бас танилцуулсан байгаа. Ингэж бол танилцуулж байгаа нэгдүгээр бол хүүхдүүд өөрснөө маш их оролцоотой байх хүсэл эрмэлзэлтэй байна. Цаашдаа ч гэсэн энэ оролцоороо дамжуулан өөрсдөө чадвар жаас тэгээд урамшилын өөрчлөлт бол бас ирээдүйн иргэд болсон хүүхэд багцуудын оролцоо маш чухал юм аа гэдгийг олон нийтэд болон энэ оролцогчдод маш сайн ойлгож гисэн ийм үйл ажиллагаа болж байна гэж үзэж байна. Ерхэд бол хүүхдүүдэд уур амьсгалын өөрчлөлт хэрэг нөлөө үзүүлж байгаа талаар ойлгож авсан. Хэрвээ би ингээд сүүгээр бодлого байсан бол дэлхийн мэдээж агаарын бохирдол, орчны бохирдол ямар нэгэн тийм бохирдлын эсрэг багтар байх байсан. Бусадтай хандаж ирэх үг бол дэлхийгээ хайрлах, орчны бохирдлоо багасгахын тулд хогийн савндаа яа ус гол руу юм хаяхгүй тэгээ усаа юм сурцгаая. Бусдад хэлэхэд өөрийнхөө үеийн хүүхдүүд болгон ах эгчнэр дүүнэртэй гэж хэлэхэд энэ цагаан орын өөрчлөлт гэдэг зүйл нь одоо дөнгөж мэдэгдэж эхэлж байгаа боловч цаашдаа одоо таны үр өжд одоо маш хүн дээр одоо тулгамдах том асуудлуудыг нөхшөө гэж хэлмээр байна. Баска тэгэхэд Мөнгөө гэдэг хамгийн хайрхын дүүргийн 10 жилийн сургууль сурдаг ийм 2 хүүхэд өөрсдөө хийсэн судалгааг танилцуулж байна. Тэгээд энэ судалгаанд оролцохын өмнө бол Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллагаас нэлээдгүй сургалтуудыг өгж чадваржуулсан байгаа. Тэгээд энэ хүүхдүүд нь бас нэлээдгүй урт хугацаанд дэлхийн зүүнгийн төсөл хөтөлбөрт хамрагдаад оролцооны клубүүдэд яваад ингээд өөрснийхөө дуу хоолойг илэрхийлэх за үүнээс гадна бас судалгааг хэрхэн яаж хийх вэ? Судалсан үр дүнгээ хэрхэн яаж бусдад танилцуулах вэ гэсэн талаар бол сургалтуудыг аваад маш сайн чадварсан байна. Би өнөөдөр бас энэ уулзалтанд ороод тэдний маш их мундаг чадварсныг хараад бахархах сэтгэл төрлөө. Тэгээд өнөөдөр бол ингээд судалгааныхаа үр дүн маш тодорхой танилцуулж байна. Тэгээд энэ бол насанд хүрэгчид биднэрт болоод шийдвэр гаргаж байгаа хүмүүст бас зориулсан өөрсдийнхөө дуу хоолойг өргөссөн өөрсдийнхөө санаа бодлыг танилцуулсан сайн судалгаа болсон байна.